Эзэнтэй. Хэрээдийн цэргийг манлай болж бидэнтэй тулалдаж байгаа жирхний Хадагбаатар танд бараалахыг нь. Хадагбаатар өөрийнхөө үхлийг тулааны талбарт үжихээс хальширсан байх та. Их цэрэг нэгэнд эгнэн жагсан тул шудраад өнгөрш. Өххний үгийг сонс гэдэг баха. Чи хоёр хааныхаа өмнөөс өршөөл ирэх гэж явна уу? Үгүй. Би хаан эзнээ тулааны талбараас 9 минут гаргах гэж танай цэргүүдтэй 3 өдөр 3 шөнө зууралдан тулалдлаа. Бич. Би хүслээ нэгэнт гүйцээв. Одоо үлдсэн цэргийн минь амь хайрын тул тугаан буулгаж цэргүүдэн татлаа. Намайг алгатун. Эзний өмгөөлөн тулалдсан Дайчин Баатрыг би юунд засаглах вэ? Чи миний дүү Хавт хасрын туган дор явдгаа. Та бүхэн амгалан морилцгоод байна уу? Амгалаа. Хамаг Монголын гүр хаантан та яасан холоос морилж явна? Ямуухчи Тэмүүжнийг зээрэн хавцалд алжчихсан бол бид юунд ингэж тал нутаг даяар хомоос шиг тархах вэ? Бэлэвсэн өлний аашил загилахаас айсан байх л Рууд мангууд хоёроос илүү их хүчтэй юрхтүүд гэж байсныг би мэдэх юм. Одоо айлын хаяа сахиж ам зууж явдаг болоо юм биз дээ. Ямуу! Чи дугай! Зүрхтийн зэрэг мөшөөгүй шүү. Зариг зүрхэн чи Тэмүүжинд очиж үзүүл. Хэрээдүүдийг мөхөөсөн Тэмүүжин Алтай уулыг даван удахгүй эрхийг хэн бай гэх. Харин тэрнийг хэрхэн ухтахаа одооноос бодох том. Эртний домогт Хэрээд аймгийг мөхөөсөн тэр өнчин хүүнтэй тооцоо хийх цаг бодож. Жамоо. Чи миний цэргийг зас. Тэмүүжин чамаас илүү мэддэг хэн байдаг вүлээ?
Маргаашч хүндхэн өдөр болох нь даа. Маргааш 8 аймгийн мөхлийн өдөр болно. Харин хоёул тэр мөхлийг үзэж яана. Аль хөдлөе. Хаашаа? Дахиад сүүлээ хавчаад зогтох гэж юу? Тэмүүжний аманд 8 аймгийг авчирч хаялаа. Энэ чивтэр тангалтай босоо. Би таныг өөр ойлгохгүй байлаа. Тэмүүжин чинь таны дайсан шүү дээ. Би тэрний дайсан мэт нөхөр мэт дайсан нь. Цаашид юу болохыг Тэнгэр мэдэг. За хөтлөе. Хан эцэг минь, жам угтцсан үүнийг танд хүргүүлж. Жамуу ялагдлыг төвчж чаддаггүй хүн. Тэр гэргүй явж нэргүй өгөхөөр шийдэж. Борж чи яв. Тэр үлдсэн насаа миний хажууд өнгөрөөх.